За уг нь энэ хэлж байгаа асуудлыг бол дэмжиж байгаа үнэн орж ирэхэд нь бас илэрхийлж ирсэн. Тэгээ өмнө асуусан зүйлийг дараагийн шатандаа бас илүү тодорхой болгоод оруулж ирье гэж тухайн үед бас ярьж ирсэн. За тэгээ тэрийг бас дахиад тодорхойлчихъя. Энэ нөгөө симуляц хийх буюу одоо энэ зээлийн дагуу эмнэлэг маань үйл ажиллагаагаа явахаар хичнээн одоо төгөрөг Монголдо үлдэх вэ? Дээрэс нь эрүүл мэндийн одоо энэ чанар үйлчлэгээ хэдэн хувиар яаж ахих вэ гэдэг. Өмнө бол 30 орчим хувиар ахина гэжсэн л та. Тэгээ энэ дээр бол тодорхой судалгаа хийнэ гэдэг жисэн. Нэг хоёрдугаарт нь энэгээр сайдаа энэ миний ойлгож байгаагаар бол орон нутгийн 6 бүс байгаа юм. Улаанбаатартайгаа нийлээд 7 нэгж бүсчлэн хөгжлийн үзэл баримтлагад бид нар нэг яриад энийг мөрийн хөтөлбөртөө уяад ингээ яваад байгаа гэж ойлгож байгаа. За миний санаж байгаагаар Ардсан нам, Ардын нам хоёрын мөрийн хөтөлбөрийн дотор байгаа эрүүл мэндтэй холбоотой бүсчлэн хөгжил дэх эрүүл мэндтэй холбоотой хөрөнгө оруулалт нь бол бараг усны тус шиг адилхан байсан. Тэгэхээр одоо жишээлбэл Улаанбаатар хотод энэ төсөл хийгдээд явлаа гэхэд нөгөө бүсчлэн хөгжлийн үзэл баримтлал дээр бүсүүдийн төвд Улаанбаатар хотоос чанарын хувьд одоо ойролцоо тийм хүртээмжтэй анагаах ухааны дэд бүтцийг зөөлөн дэд бүтцийг болон хатуу дэд бүтцийг хөгжүүлнэ гэсэн зохицуулт одоо зорилт байгаад байгаа. Тэр ер нь ингээ улсын хүрээнд том зургаараа харахаар яг хичнээн хэмжээний ийм мөнгөн нэгжээр нэг одоо хэмжигдэх хөрөнгө оруулалт Монгол улсад хэрэгтэй бөгөөд энэ нь одоо зөвхөн Улаанбаатар хотод 3 дугаар эмнэлэг дээр түшиглээд барьж байгаа төслийн цаана 6 бүсийн төвүүд дээр ингээ хийгдэх төслөр нь ямар хэмжээний хөрөнгө оруулалт байж яг энэ чиглэлийн эрүүл мэндийн одоо жишээ татхад энэ зүрх судасны асуудлыг шийдэх вэ? Бид нэг том зургаар нь ойлгомоор байгаа юм. Бусдаар бол энэ эрүүл мэндтэй холбоотой, боловсролтой холбоотой яаралтай орж ирж байгаа асуудлуудыг бид нэг дэмжээл явуулж байгаа. Гэхдээ том зургаар нь асуудлыг хармаар байгаа. Одоо энд за тий. Дараад нь болохоор энэ ер нь бол нөгөө энэ халдварт бус 4 төрлийн өвчлөлийн нийгэм зүрх судасны одоо асуудал байгаад байгаа бол нөгөө 3 асуудал буюу Монгол улсын иргэдийн нас баралтын зөнгөлөх шалтгаан болоод байгаа бусад асуудлыг бууруулгаж чиглэсэн гадаадын зээл тусламж магадгүй хөрөнгө оруулалттай холбоотой төсөлбөрүүд оруулж ирэх үү? Энэ хоёр асуултанд хариулт авъя. Яг л одоо тогтолцооны хувьд яг л зөв асуулт асуудаг. Ер нь бол аливаа улсын одоо эрүүл мэндийн бодлого бол нас баралтыг бууруулах хамгийн одоо нас баралтын гол шалтгаан болж байгаа өвчнүүдтэйгээ хэрхэн тэмцэх үү гэдэг бодлого нэгдүгээрт байх шүү дээ. За энэ чиглэлд бол одоо ерөөсөө Монгол улсад нас баралтын гол шалтгаан бол зүрх судасны өвчин. Энэ бол одоо нийт нас баралтын 25%-ийг дангаар ажиллаж байгаа. За дараа нь бол одоо 25 төр энэ 20%-ийг эзэлдэг. За тэгэхээр ерөөсөө бид одоо энэ аварч болох нас баралт гэдэг нэр томьёог бас одоо бид эрүүл мэндийн яамнаас нэлээдгүй ярьж байгаа. Аварч болох, сэргийлж болох нас баралтыг ингээд яг одоо манай салбарын судлаачдын жил болгон нас барж байгаа хүний тоон дээр, өвчтөний ангилал дээр задлаад шинжилээд үзэхлээр 6000 гаруй нь буюу 3-1 нь аварч болох нас баралт байна. Жилдээ бид ч одоо 18,200-аас 300 орчим хүн нас барж байна. За тэгэхэд одоо энэ 3.1 гэдэг нь 6,000 иргэдэд бид хэрвээ тусламж түргэн очоод мэрэгжлийн тусламж үзүүлж чадах юм бол аварч болох хүний тоо 3.1 нь байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр энийг энэ чиглэлд бид одоо хийх байгаа нэг том ажил энэ зүрх судасны төвийн ажил. За хоёр дахь чухал зүйл нь бол бид 21 аймагт түргэн тусламж түргэн очоод тээвэрлэлтийн явцад зөвлөгөө мэдээлэлтэйгээр одоо веб камерын зөвлөгөөтэй тогтмол интернеттэй ийм зөвлөх баг Улаанбаатар хотод колл центр дээр ажиллаад тээвэрлээд аймаг бүрийн эмнэлэг дээр тэр зүрхний шигдээс болсон бол бүлэнгийн хайлуулах, суцсан дотуурын бөглөөгийг гаргах, хэрвээ одоо харуулт болсон бол харуултын шалтгаан цусалдсан бол одоо хагалгаа хийгээд тэрийн дорн тогтоочдөг байх, гэмтэл босол тийм ээ жилдээ би 600 гаруй иргэдэд алдаж байгаа. Гэмтэл ослын тусламжийг шуурхаа өргөдөг. Дээрээс нь хамгийн чухал нь бас одоо хүүхдийн эрчим тэмцлээс сайжруулах гэсэн ийм том төсөл бас одоо энэний дараа бас та бүгдээр сойрхон батлуулахаар бас орж байгаа. Энэ бол 21 аймагт аймаг бүрийн чадварыг сайжруулах, хүний нөөцийг бэлдэх, түргэн тусламжийн сая хилдэг машин тоног төхөөрөмж, интернетэд суурилсан ийм тусламжтай том төвүүдийг хийхээр энэ төлөвлөж байгаа. За энэ төсөл маань өөрөө бас сая хэлсэнчлэн зүрх судасны төвөөс гадна одоо хэрэгжиж байгаа ADB-ийн том төсөл байгаа. Энэ бол одоо түргэн тусламжийн колл центрийн төв байгуулж байгаа. Энэ ажил явж байгаа. Нэг өсөндөө энэ гурван төсөл хоорондоо дандаа уялдаатай холбоотой. Бие биенийгаа нөхөж дэмжсэн.
За тэгэхээр анхан шатны тусламж үйлчилгээгээр бид яаралтай тусламжийг сайжруулад аймагтанд докторжуулаад за бүр агсын шатны эмчилгээг шаардлагатай болох юм бол Улаанбаатар хотод одоо яригдж байгаа Европын сэргээн бусгалтын банкны тал хувийн одоо энэ зээлээр хийж байгаа энэ төв дээр ирж дараагийн шатны агсын шатны одоо эмчилгээүүдээ хийлгэх аврагдах юм боломжтой бүрдэнэ. За бид бас ганцхан яаралтай тусламж гэхээс гадна зөв судасны өвчнүүд бас одоо архаг тэгсэн хэрнээ одоо агсын шатны тусламж үйлчлэг хэрэгтэй зүйлүүд байж тийм ээ. Тухайлх юм бол одоо хим алдалтай үед нь одоо янз бүрийн аппаратууд суулгаж пейсмейкерүүд гэж бид нэрлэдэг. За дээрэс нь одоо хим алдалтай үед илүү голомтуудын төлж идэхгүй болгогч гэдэг юм уу. За дээрэс нь одоо зүрх шилжүүлэн суулгах эмчилгээ хүртэл одоо Монгол улсад нэвтрээгүй байх жишээтэй. Ингээд энэ агсын төвчний эмчилгээнүүдээ Европын сэргээн бусгалтын банкны санхүүжилтаар ингээ хийхээр. За ингээд ерөнхийдөө бид энэ нас баралтыг 40% болгож саяны сэргийлж болох нас баралтыг 40% болгох ийм том зорилтыг тавьж байгаа. Энэ маань одоо бараг 2400 500 хүмүүсийг аварна гэсэн ийм том зорилго. Тэгэхээр энэ тогтолцоо бүрдээд 28 оноос эхлээд энэ ажиллаж эхэлнэ гэж харж байгаа. Энэ тогтолцоо.